За окторгуудах цэгийн координат. За эхлээд окторгон координатын системээ зуръя. За энэ бол O2 тэнхлэг, ийшээ OX тэнхлэг, ийшээ OZ гэсэн тэнхлэг. За энд 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж, 5 нэгж гэж явж байгаа. Ийшээ 1 2 3 4. Хэрвээ хасах тал руугаа явна гэх юм бол энэ жишээлх юм бол хасах 1 хасах 2. Энэ доошоо болохоор хасах 1 хасах 2. За хэвтэ дэлхийн координатыг ер нь бол 2-ны 1 нэгжээр дүрслүүл их зүв байдаг. За жишээлх юм бол энд 1, энд 2, энд 3, энд 4 гэмчлэн. Ингэж дүрслүүл арай илүү бодиттой харагддаг. За мэдээж Z-ийн хасах тэмдэгтэй хотууд нь бол ийшээ явагдана гэсэн үг. За энэ окторгон координатын систем дээр за эхлээд AC-г тэмдэглэе. За 1 2 5 гэсэн энэ цэг яаж туршлагдах вэ гэдгийг нь харъя. За инхийн тулд эхлээд OX, Y хавтгай дээр энэ хоёр цэгээ байгуулчих. Өөрөөр хэлэх юм бол X-ийн координат нь 1, Y-ийн координат 2. Тэгэхээр энэ хоёроос хамаарах цэг бол энд гарч ирнэ. За энэ бол OX, Y хавтгай дээр байгаа 1, 2 гэсэн координаттай цэг гэсэн үг. За 3 дахь хэмжээс буюу энийг оруулж ирэхэд тул яадаг вэ гэхээр за Z нь тэгээс эхлээд энэ чиглэлдээ нэмэгдэж байгаа учраас ингээд явна гэсэн үг байна. За өөрөөр хэлэх юм бол яг эндээсээ бид нэр 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж, 5 нэгж. Энэ бол манай А цэг гарч ирж байгаа. За энийг төсөөлж харахтаа яах вэ гэхээр за эндээс хэрвээ доошо 5 нэгж явах юм бол энд цэг гарч ирнэ. Эндээс доошо 5 нэгж явах юм бол энд цэг гарч ирнэ. За тэгээд эднийг ингээ холбох юм бол энд нэг юм параллел фивч төрсөсж байгаа. За тэгээд энэ цэг бол манай А цэг байна. За дахиад өөр нэг цэг тэмдэглэж үзье. Б цэг. За энэ цэгийг тэмдэглэж үзье. За энэ бол X дэлхтэр координатыг илэрхийлнэ. X дэлхийн хас 2 дэх цэг бол энд байгаа. За энэ болохоор Y дэлхтэр координатыг илэрхийлнэ. Y дэлхийн нэмэх 1 дэх цэг энд байгаа. Тэгэхээр OX, Y хавтгай дээр байгаа цэг нь бол ингэж гарч ирнэ. За эндээсээ энэ бол Z гэсэн чиглэлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс яг энэ түүний олсон энэ цэгээсээ ийшээ 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж. За энд байгаа цэг бол манай B цэг гарч ирнэ. За сайн төсөөлж харах юм бол яах вэ гэхээр эндээс ийшээ 3 нэгж, эндээс ийшээ 3 нэгж яваад яг ийм үүсэж байгаа параллел фивтэр дүрслэгдэж харагдана гэсэн үг. За дахиад нэг цэг авч үзье. C цэг 4 хас 2 нэмэх 1 гэсэн энэ цэгийг авч үзье. За энэ цэгийн босоод хэвтэ тэнхлэг дээрх OX тэнхлэг дээрх координат нь энэ байна. За тэр бол 1 2 3 4 энэ. За босоод тэнхлэгийн хас 2 гэсэн цэг гэхлээр энэ цэг гарч ирнэ. За энэ бол энэ хоёроос бүтэж байгаа гэсэн үг. Одоо энийгээ бид нэр OZ гэсэн тэнхлэгийн дагуу 1 нэгж явуулна. Энд ирнэ гэсэн үг байна. За тэрийгээ бүдээр дүрсэлж харъя гэх юм бол ингээд энэ цэг наашаа 1 нэгж явж энд ирээд энд байгаа цэг наашаа 1 нэгж явж энд ирээд ийм параллел фивт дүрслэгдэх нэ. Энэ бол C цэг. За одоо дахиад нэг цэг л авъя. D цэг гэдэг нь болохоор нэмэх 3
нэмэх 4 хасах 2 гэсэн ийм цэгийг төрсөлж үзье. За нөгөө өнгөөр тэмдэглэжээ. O2 тэмдэгтээр координат нь энэ байна. За O2 тэмдэгтээр координат нь 4 энэ байна. Тэгэхээр энэ хоёроор туслагдж байгаа цэг бол энэ байх нь байна. За Z тэмдэгтийн хувьд бол хасах чиглэлдээ 2 нэгж явна. Хасах чиглэлдээ гэдэг чинь одоо эндээс CC чиглэлдээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийшээ 1 нэгж 2 нэгж гэдэг энд гарч ирнэ. За энийгээ төсөөлж харъя гэх юм бол ингээд ийм параллел вектор төслөгдөх нэ. Энэ нь бол яг нэг Z төлхийнхээ хасах 2 гэсэн цэг нэг байхгүй. За өмнөх C цэгийн хувьд бол жишээлх юм бол энэ нь нэмэх 1 буюу энэ цэг гарч ирж байгаа. За бүр өмнөх жишээ B цэгийн хувьд бол энэ хасах 3 гэдэг байгаа юм болохоор ингээд энд хасах 3 байгаа гэсэн үг. За энийг тэгээ сайн нухацтай ойлгоо дахин төсөөлж үзэж байгаад ойлгож авах хэрэгтэй. За одоо нэртэй холбоотой ганц хоёрхон жишээ авч үзье. За А нь болохоор 1 3 хасах 4 гэсэн координаттай, Б нь болохоор хасах 4 1 5 гэсэн ийм координат хоёр цэгт төгсгөлтэй хэрчим зураа гэж. За эхлээд мэдээж А цэгээ координатын системээр тэмдэглэе. За X хэлхийхээ координат 1, Y хэлхийхээ координат болохоор 1 2 3. За ийм боллоо. За одоо энэ цэгээс Z хэлхийнхээ хасах чиглэлд нь 4 нэгж явуулна. За ингээд 1 нэгж 2 нэгж 3 нэгж 4 нэгж. За энэ бол А цэг гарч ирнэ. За дахиад төсөөлж харъя гэх юм бол за ийм цэг байна. Энд нь хасах 4 байгаа гэсэн үг. За одоо B цэгээ туршилнэ. B цэг болохоор хэвтэ тэглэхийнхаа хасах 4 гэсэн цэг 1 2 3 4. Босоо тэглэхийн 1 гэсэн цэг. За эхний хоёроос нь X Y-гээс хамаарж байгаа цэг нь бол ингэж гарч ирнэ. За энийг Z тэглэхийн дагуу 5 нэгж урагшлуулах нь. Тэгэхээр ийшээ 1 нэгж 2 нэгж 3 нэгж 4 нэгж 5 нэгж гэхээр энд гарч ирнэ. За Z тэглэхийн 5 гэдэг тоо бол энд байгаа. Биш ээ. 1 2 3 4 5 гэдэг бол энд байгаа. За тэгээд харах юм бол юу болох вэ гэхээр эндээс ийшээ 5 нэгж яваад яг энэ төрх нь байна. За нэг ийм параллел вектор төслөгдөх энэ цэг бол B цэг байна. За тэгээ энэ хоёрыг холбосон AB хэрчим гэхээр нэг ийм хэрчим гарах юм байна. За жишээ 2. Дээрх жишээний B цэгийг OXY хавтгайн хувьд төшгөнтэй хурга. За ер нь бол юу гэсэн үг гэхээр OXY хавтгайн хувьд төшгөнтэй хургах юм бол за B штрих энэ координат нь хэвээрээ энэ координат нь хэвээрээ энэ координат нь хасах 5 болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл эхний хоёрын координат энд байж байгаа. Тэгэхээр тэндээсээ нааш нь нэмэх 5 явж байсан бол эсрэгээрээ хасах 5 явна гэсэн үг нэ. Ингээд 1 нэгж 2 нэгж 3 нэгж 4 нэгж 5 нэгж. Энд гарч иж байгаа цэг бол B' гэсэн цэг юм байна. За дараад нь А цэгийг OX тэнглэгийн өдөрт төшөмтэй байна. Хэрвээ А цэг нь ингэ байж байгаа. А цэгийг OX тэнглэгийн төшөмтэй өргөх юм бол юу болох вэ гэхээр за X-ийн координат өөрчлөгдөхгүй харин нөгөө хоёрын координат өөрчлөгдөнө. Энд хасах 3, энд нэмэх 4 бол. За тэгэхээр ер нь бол энэ А цэгийг яг төшөмтэй өргөхөөр ингэж хөрнөл гэсэн үг.
За x-ийн дээрх координат нь 1 байгаа. Y-ийн координат хасах 3 бол 1 2 3. Энд гарч ирнэ. За тэгээ эндээсээ наашаа өмнөх жишээнд бол цаашаа хасах 4 нэгж явж байсан бол одоо наашаа нэмэх 4 нэгж яв. 1 нэгж 2 нэгж 3 нэгж 4 нэгж ийм цэг гарч ирнэ гэсэн үг. За төрслөө зураг гэх юм бол ингээд энд нөгөө хасах 3 нь байж байгаа. Эндээсээ наашаа 4 нэгж явлаа. Босоод Z тэнхлэгийн хувьд бол энд нь хасах 4 нь байж байгаа. Ингэж туршлаж байгаа энэ цэг бол энэ байна.